Гран При тэмцээн маань дэлхийн аваргын циклийн тэмцээний нэг тэмцээн, тулгуур тэмцээний нэг. Яг дэлхийн аваргад одоо манай шатрын спортод дэлхийн аварга болохын тулд гориглогч болж тэгээд дэлхийн аваргатай хас тоглодог. Гориглогч болохын тулд гориглогчийн одоо шалгаруулах тэмцээн гэдэг 8 хүний тэмцээн болдог. Тэгээ энэ тэмцээнд шалгарах одоо өмнөх шатныхаа тэмцээн Гран При байдаг л та. Гран При тэмцээн гэдэг нь нийтдээ 6 цуврал тэмцээн болдог. 20 хүний дунд тэгээ нэг хүн 3 тэмцээнд тоглоцоо хэрэгтэй. Тэгээд нийлбэр дүнгээрээ одоо 1 2 дугаар байранд орсон хүмүүсүүд тэр нөгөө гориглогчдын одоо тэмцээнд 8 хүний тэмцээнд оролцох эрхээ авдаг. Тэгэхээр ерөнхийдөө нөгөө яг дэлхийн аваргын тэмцээний одоо яг нэг шатны тэмцээн тийм эрхээ авах боломжтой тийм тэмцээн. Одоо энэ болохоор Гран При цуврал тэмцээнийхаа нэг цуврал би бол хүрэл медаль авсан байгаа. Одоо миний хувьд яг миний өөрийн хувьд бол энэ бол 2 дахь Гран При тэмцээн. Одоо дахиад нэг тэмцээнд оролцох хэрэгтэй байгаа. Тэр нь 4 сард энтгэгт болно. Тэгээд бүх одоо 6 цуврал тэмцээнийхаа дүнгийн дараа 1 2-т орсон хүмүүсүүд гориглогчдын тэмцээнд оролцох хэрэгтэй байна. Тэгэхээр баха миний хувьд бол одоохондоо дүн гарах болоогүй. Мэдээж гэхдээ нэгт 20 хүний гэдэг нь дандаа шилдэг тамирчид дэлхийн цом болон Гранд Свис рейтингээрээ гээд дандаа дэлхийн томчууд тоглодог Гран При тэмцээнд. Одоо ингээд 10 хүний дунд тойргийн тэмцээн сая бол одоо нэг шат нь бол 10 хүний тойргийн систем болдог. Тэгээд тэндээ ингээд хөвөл медаль авсан нь бол маш том амжилт. Ерөнхийдөө бол өмнө бол Гран При тэмцээнд би болон их мастер Бачин Бэгт хоёр оролцож исэн. Гэхдээ медаль авч байгаагүй. Энэ бол анхных ингээд авч байгаа. Дээр нь бас нөгөө яг дэлхийн аваргын циклтэй хамгийн ойртож ирж байгаа тий амжилт гаргаж байгаа гэдгээрээ бас их том амжилт. Монголын шатрын түүхэнд бол нэгийнхэн том хуудсыг нээж өгж байгаа бас үе хочин тэгээд ирээд өсвөр насны тий одоо хичээлж байгаа залуу хүүхдүүд маань ч гэсэн үлгэр дуурайл болж өгж байгаа гэж би бас их баярлж байгаа. Би бол 5 наснаас хойш одоо ерөнхийдөө 32 33 жил хичээлж байна. Мэдээж яриг тэгээд тасралтгүй хичээлсэн гэж бол хэлж болно. Яг гэр бүл зохиогоод хүүхдүүдтэй болсон ч гэсэн шатрын спорт маань бас өөрөө яг өөрийнхөө онцлогийн хувьд бол тэгээ жоохон бага насны хүүхдтэй байхдаа ч тэмцээн уралдаанд жимсэн багтааш оролцоод яваад ээж болдог болохоор ерөнхийдөө тасралтгүй ингээ 33 жил хичээлж байгаа. Ер нь дандаа шатарчд маань 2 янзын хийхтэй байдаг. Одоо байрлалын тоглолттой, эсвэл бол тактикийн довтол тоглох дуртай гэх юм уу. Мэдээж яриг өндөр дээд түвшинд байх юм бол аль талын л мэдээж сайн эзэлсэн байж бүр ингээ алдаагүй сайн тоглодог болно. Гэхдээ тэр нөгөө хөв хүнийх нь зан ч юм уу нөгөө тоглолтын стилээс хамаарат арай нэг давалмаас гэж байдаг. Одоо миний хувьд гэх юм бол би бол бэрхстэйгээ байгаа тийм дунд үеийн тийм олон бодтой хурц тактикийн тийм тоглолтод илүү дуртай. Яг таасан дээр харагдахгүй гэсэн толгой дотор бол байгаа. Тийм бид хэд одоо ингээл дараагийнхаа маргааш өргөсөлтөгч маань ямар өргөө тоглох вэ те тэр хүмүүс маань юу тоглох вэ гэж бараг өмнө ингээл тоглолтын тактик боловсруулаад тэгээ нөгөө би тэгээд нүндээ гэж бодоол бараг зүүдэнд орох шахуу боллоо тэгж бодож тэгээд нөгөө тоглолтондоо бас санаа зовж тэгж яадаг. Тийм ч учраас ингээ нөгөө сэтгэл зүй аягүй тогтвортой байх нь маш их чухал байдаг. Шатарт нөгөө сэтгэл зүй чухал байдаг гэдэг нь тэрэнд байхгүй. Хамгийн ойрын тэмцээн гэх юм бол Гранд Пригийн одоо 5 дахь цуврал тэмцээн бол энтгэгт болон 4 сард тийшээ би оролцсон. Дараа нь бас 5 сард Аз ТV арга шалгуулалт тэмцээн байгаа. Тийшээс оролцох төлөвлөгөөтэй байгаа. Манай тэмцээн маш удаан үргэлжлэдэг те 9-өөс 10 хоног болдог. Тэгээ явдал судалтаа гээд 14 5 хоног бол ингээд тэмцээн уралдаан ингээд гэр бүлээ хаяад орхио те ингээд явцдаг. Тэнгүүд хүүхдүүдийг маань ингээд хамаг арыг маань даадаг. Манай хань байна маш их дэмждэг, намайг ойлгодог, тэмцээн уралдаанд явлаа гэж бас л хэцүү шттэ те ингээ өөрөө ажиллаа хийгээд хүүхдүүдэд хараад ингээ ганцаархнаа ингэж болгоно гэхэд чинь хэцүү байдаг. Тэр бүгдийг ингээд бүр ингээ баттай миний ард байдаг. Хандаа бол маш их баярлж явдаг. Мөн манай ээж болон манай хадам ээж манай хүүхдүүдийг харахад маш их тусалдаг. Сая бол манай баг хүүхдийг ингээд бүр хотоос захад гаргаад манай хадам ээж аваа хоёр харж байсан. Тэгээ бүр ингээд бүр цагийн зөрөөтэй ч байсан хүүхдтэйгээ ярих боломж. Би зүгээр бүр ингээ бат байдаг учраас бүр ерөөсөө найдаад ерөөсөө ярих ч үгүй санаа зовох ч үгүй за миний хүүхэд энэ зөв гоё хийж байгаа сайхан байж байгаа тэгэл ингээд зөвхөн шатартаа анхаарлаа хандуулж байсан болохоор энэ бүгдийг мэдээж ирэг ингэж тэмцээнийхэн одоо тэ амжилтыг маань ингэж
бас ганц хувийн ганцхан миний хүний биш манай гэр бүл болон миний тусгалжуулагч маш дэмждэг алдар спортороо үндэсний шишээ ба Монголын шатлын холбоо мөн номт наан сургууль гэдэг ингээ бүх болон хамт олон хүмүүстээ маш их баярлалаа гэж хэлмээр байна.